Амрын гэр үзэгчтэй цагдаагийн байгууллага алба багчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн өргөдөг Амрын гэрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо, анхаарлаа хандуулна. Мэдүүлэгтэй унш танилцаад гар усаас урчих. Агуул авсан бол эрүүгийн хуулийн 22-ын 4-р зүйлийн 22-ын 4-ийн 1 зааснаар 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялж шийтгэнэ. Цагдаагийн ерөнхий газар. Амрын гэрийн нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд мөрөөдөө тоглоом гэж юу вэ? Та мөрөөдөө тоглоом тоглодгүй хэмээх асуултанд ор нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Мөрөөдөө тоглоом гэж олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хүзэр, бусад эзүүлийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршид тоглодог мөрөөдөө тоглоомыг хэлнэ. Харин мөрөөдөө тоглоомыг тоглохын зохион байгуулсан этгээдүүдэд Монгол Улсын эрүүг хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэг 2017 заасан хуулийг хүлээлгэхээр энэ онд хуульчилжээ. Монгол улсад мөрөөдөө тоглоомыг зохион байгуулахыг хуулиар хориглож иргэн хариуцлагад татан оролцуулдаг. 2017 мөрөөдөө тоглоом зохион байгуулах. Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хүзэр, бусад эзүүл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдөө тоглоомыг зохион байгуулсан бол 451-ээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох. Эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тусдаа ажил хийдэг. Эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялж шийтгэнэ. Коронавирус COVID-19 цартгалтай холбогдуулан Монгол Улсын засгийн газрын 178 дугаар тогтоол. Улсын онцгой комиссийн шийдвэрийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлыг зарласан эдгээр өдрүүдэд эрүүгийн цагдаагийн албанаас цахим мэдээллийн хэрэгслээр хууль бус мөрөөдөө тоглоомыг зохион байгуулсан 121 гэмтэргийг таслан зогсоож 46-ад нь хуулийн хариуцлагыг хүлээлгэлээ. Үзэгч та бүхэнд уг гэмтрэг зөрчил өнгөрсөн онуудад цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн хэрхэн шийдвэрлэгдсэн талаар статистик мэдээллийг хүргье. Монгол Улсын эрүүгийн хуулийн зарим заалт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинжлэгдэн батлагдсан мөрдөгдөж эхэлснээс хойш 2020 он хүртэлх хугацаанд хууль бус мөрөөдөө тоглоомыг зохион байгуулсан гэх нийт 655 зөрчлийн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэжээ. Үүнээс 363 гомдол мэдээлэл зөрчлийн хэрэг нэг, 292 гомдол мэдээллийг шалгах хуулийн хугацаанд торгуулийн арга хэмжээг авч шийдвэрлсэн байна. Өнгөрсөн онуудад зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэж байсан зарим асуудлыг 2020 оны 1-р сараас шинжилэн батлаж, эрүүгийн хариуцлага татан оролцуулахаар болсон. Монгол Улсын эрүүг хуулийн тусгай ангийн 2017 дугаар зүйлд мөрөөдөө тоглоомыг зохион байгуулах нь гэмтэрэг тооцогдож, 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс хойш 11-р сарын 10-ны хүртэлх хугацаанд нийт 69 гэмтэрэг бүртгэгджээ. Тэгвэл үзэгч та бүхэнд зөвхөн ганцхан сарын хугацаанд тус гэмтэрэг үйлдэгдсэн талаар онцлог мэдээлэл хүргье. Монгол Улсын засгийн газрын тогтоол Улсын онцгой комиссийн шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлыг зарласан энэ үеэд гэмтэрэг үйлдэгчдийн үйлдлийн арга нарийсэж цахим орчинг ашиглан ашиг олох зорилгоор шоо, лото, хүзэр, шагаа тоглоулах, азийн суглаа суглуулах хэлбэрээр бозоод мөрөөдөө тоглоом зохион байгуулсан 207 гэмтэргийн шинжтэй үйлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна. За та тухайн гэмтэргийг хэдний өдрөөс эхлээд үйлдэж эхэлсэн бэ? Хөл орой тогтоогоод тэгэл хийж эхэлсэн. За гэмтэргийг үйлдэх болсон шалтгаан юу юм? Монгол Улсын хуулиар хориглосон байхад та яагаад ямар үндслээр ямар шалтгаанаар тухайн гэмтэргийг үйлдэх болсон юм? Шалтгаансаа тухайн байхгүй. Зүгээр л нэг хөл хоройч нөө тодорхой хугацаагаар хамгийн хаагаад ажил болцоолоход дансан зах байгаа мөнгөөр жоохон үржүүлэх юм уу гэж бодлоо. Тэгэл ерөөсөө энэ тоглоомыг тоглох сонирхолтой байна. За Монгол Улсын эрүүгийн хуулийн дотор заасан байгаа. Эрүүгийн хуулийн 2017 дугаар зүйл дотор хуулиар хориглосон мөрөөдөө тоглоомыг зохион байгуулсан гэж заасан байгаа. Би таныг өнөөдөр тухайн зүйл заалтаар ялагдагчаар өнөөдөр таныг батгаж байна. Та эрүүгийн хуулийн заасан хууль бусаар мөрөөдөө тоглоом зохион байгуулсан бол ямар хариуцлага оногдуулд юм бэ гэдэг талаар та энэ хуулийн заалтаа эхлээд танилцчих. Би сайн мэдэхгүй шүү дээ ерөөсөө яа гэвэл зөндөл юм хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тоглоулаад тэгээд энэ чинь ял шийтгэл авдаг гэдэг. За та болсон асуудлын талаар тайлбар хийн үү надад. Уншаад дуусчихлаа. Гэтэ би ийм амар шорон мооронд орж мараад ял мал авдаг гэдгийг мэдээгүй байна. За та
Үйлцэн гэмтэргийн талаар бусад асуудлын талаар үн зөв мэдүүлнэ. Энэ гэмт хэргийг иргэд амар хэлбэр аргаар мөнгөтэй болох зорилгоор үйлддэг. Бага мөнгөө өсгөх санаатай эсвэл бусдыг заллан мэхлэх аргаар үйлддэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогддог. Тэгвэл энэ гэмт хэргийг зохион байгуулсан болон тоглогч нар хамтдаа хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хууль болон зөрчлийн хуульд хуульчилсан байдаг. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйл мөрөөдөө тоглоом тоглох. 1. Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хүзэр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдөө тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгсэл хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж хүнийг 101-тэй тэмцэх хэмжээний мөнгөн дүгээр торгоно. Байцаагчаа мөрөөдөө тоглоомыг зохион байгуулаад тэгээд намайг хохироосон тэр хүнийг олсон болов уу? Яасан бол би харин тэр талаар асуух гэж ирсэн юм л та. Бид нэр иргэн аг ерөн сурвалж доош тогтоогоод одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна таныг бас зөрчлийн тухай хуультай холбогдуу зөрчлийн тухай хууль зааснаар мөрөөдөө тоглоом тоглосон гэдэг зүйл залтаа 101-ээр ингээд торох бас арга хэмжээ авах гэж байна. Би 400-500 мянган төгрөгөөр ингээд тоглоод хохирсон хүн байхгүй юу? Би өөрөө ингээд 400-500 мянган төгрөгөөр ингээд хохирчоод тэгээд яагаад дээрээс нэмж торгуулах хэрэгтэй вэ? Би өөрөө хууль мөлий ерөөсөө мэдэхгүй. Тэр 101 ч гэдэг нь одоо хэдэн төгрөгийн та надаас тайлбарлаад өгч болох уу? За зөрчлийн тухай хуулийн дээр бол зөрчлийн тухай хуулийн 5-7 дугаар зүйл гэж заалт байгаа. Хэрвээ та шаардлагатай бол энэтэй танилцаж болно. Энэ дээр бол олон нийтийн газар ашиг олох зорилгоор хүзэр шоо тоглосон болвол иргэнийг 101-тэйгээр торгох юм шийтгэлтэй байгаа юм. Тийм үү. Би одоо тэгээ өөрийнхөө хохирлыг яаж барагдуулах вэ? Би өөрөө ингэж 400-500 мянган төгрөгөөр хохирчоо дээр нь нэмээд 100 мянган төгрөг төгсөн гэхээр би хууль мүлээч мэдгүй болохоор надад амар хүнд тусаад байгаа байхгүй юу? За та мэдүүлэгтэй уншиж танилцаад гарын үсгээ зурчих. Би өөрийгөө хохирогч гэж бодож байсан байхгүй байцаагчаа. Тэгсэн чинь бас давхар ингээд эрүүгийн хариуцлага өрөөд ингээд торгуулна гэж бодсон ч бас надад ч гэсэн амар хүн дээр тусч ин. Тэгээ залуучууд маань ч гэсэн бас ийм хэрэг үйлдэхгүй бас хууль мөлөө мэдчих нь бас зөв юм байна гэж би бодлоо. Танд бас маш их баярлалаа. Тэгээ ийм хэргийг бас илрүүлсэнд яа дахиж өстой ингэж тогломооргүй байна. Эрүүгийн цагдаагийн алба харилцаа холбооны зохицуулах орооноор хамтран энэ оны 1-р үйлрэлд энэ гэмт хэргийг цахимаар болон бусад хэлбэрээр хууль бус мөрөөдөө тоглоомыг зохион байгуулж байсан этгээдүүдийг илрүүлэн үйл ажиллагааг явуулж байсан объект мөн цахим хуудсуудыг хааж ажиллалаа. Шалгалтын ажиллагаагаар нийт 46 веб, 132 Facebook пэйж аккаунтуудыг хааж ажилласан байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар Монгол Улсын эрүүг хуулийн 2017 дугаар зүйл заасан үндслээр хэрэг бүртгэлтийн хэрэгнээ шалгаж бэлэн мөнгө 250 сая 100 мянган төгрөгийг биетээр MacBook 3 ширхэг, ноутбук 27 ширхэг, процессор 31 ширхэг, пос машин 7 ширхэг, компани баримт бичиг гэрээнүүд, дансны хуулга гар утас зэрэг эзүүлсийг хураан авч хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр байсан бүртгэлтэй 490 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836 сая 200 мянган төгрөгийн нийт 1 тэрбум 900 сая төгрөгийн үн бүхий эд хөрөнгө, дансанд дах мөнгийг битүүмжилж мөрдөн шалгах ажиллагааг хийхэд дээрх этгээдүүд нь иргэдийг амар хэлбэр аргаар мөнгө олох хүсэл сонирхлыг нь ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж үүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаах гэмтэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдсон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Монгол улсад мөрөөдөө тоглоом зохион байгуулах нь хуулиар хориотой. Монгол Улсын эрүүг хуулийн тусгай ангийн 20-17 1. Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хүзэр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрөөдөө тоглоом зохион байгуулсан бол 451-ээс 14,001-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. 2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хоригдсон мөрөөдөө тоглоомын газар байгуулсан эсвэл ажилуулсан бол 5401-ээс 27,001-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэн. Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 онд нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа цахим, автомат, үрлээд, покер зэрэг мөрөөдөө тоглоомуудыг илрүүлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгууллаа. Үүний үр дүнд автомат 5, үрлээд 11, покер 20 зэрэг
хууль бус үйл ажиллагааг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Монгол Улсын засгийн газар Улсын онцгой комиссаас гаргасан шийдвэрийн дагуу хөл хориг хатуу тогтоосон энэ цаг хугацаанд цахим орчинд мөрдө тоглоом зохион байгуулсан 207 гэмтэргийн шинжтэй үйлдэлийг бүртгэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад 53 гэмтэргийн шинжтэй үйлдэлийг эрүүгийн хэрээг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлэн ажилласан байна. 53 үйлдэлд холбогдсон иргэдийг нас хүйсээр нь авч үзвэл 24 буюу 45.3% нь эрэгтэй, 29 буюу 54.8% нь эмэгтэй тус бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийг насны ангиллаар авч үзвэл 18-аас 25 насны 23 буюу 43.3%, 26-аас 35 насны 22 буюу 41.5%, 35-аас 50 насны 8 буюу 15%-ийг тус эзэлж байна. Иймд эрүүгийн цагдаагийн албанаас иргэд та бүхнийг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй Аз туршиж тоглодог хуулиар хориотой мөрөдө тоглоом зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2017 оноос хойш автомат болон покер үрлээд цахим мөрөдө тоглоомыг зохион байгуулдаг газар ихсэж, үүний дагаад мөрөдө тоглоом донтож тоглодог тоглогч нар олноороо бий болж өөрийн болон бусдын эд хөрөнгийг алдах, улмаар өөр зээлийн дарамтанд орсноор мансууруулах бодис сэтгцэд нөлөөт эм бэлтгэл хэрэглэх, галц зэвсэг ашиглан бусдыг далаалган сүрдүүлэх, бусдын эд хөрөнгийг залимэглэж авах зэрэг гэмт хэрэг үйлдэгдэх явдал цөөнгө гарч байна. Хууль бус үйлдэлийг таслан зогсоож түүний эсрэг тэмцдэг байхыг үзэгч та бүхэндээ анхааруулж байна. Баримт 1. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг. Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Авилгын эсрэг хуулийн 13.8-4 1 жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсвэл хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалцсан бол албан тушаалаас огцруулах буюу ажлаас хална. Баримт 2. Бэлэг хандив авах. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйл хандив авахтай холбогдсон хязгаарлалт 17-гийн 1-р хэсэг албан тушаалтан нийтийн хэрэгцээнд зориулан иргэн хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн тусалцаа авах хүсхийг хориглоно. Баримт 3. Албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх. Юу нэ? Өчтөр нөгөөд жоох ууд суугаад гараа авсан танаа цагдаад баригдчихлаа. Зохицуулаач хөө. Наа чи манай найз байгаа маа. Явуулж ач. За ойлголоо. Харанбатын чи явууллаа шүү. Авилгын эсрэг хуулийн 33-ийн 1-ийн 3-т авилгын эсрэг хууль тогтоом зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албан тушаал бууруулах эсвэл гаргасан шийдвэрийг хүчингүй болгож төрийн албанаас хална. Баримт 4. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-ийн 9-р зүйлийн 1-р хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн гэж тус заасан. Цагдаагийн ерөнхий газар өнгө нэмцгээе. 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сонгиархан дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадаах автомашины зогсоол дээр зогсож байсан Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн тэшин дээр үлгэдэй хүүхэд уйлж байгааг сонссон иргэн цагдаагийн байгууллагын 102 утсанд хандсан юм а. Тус дуудлага мэдээллийг Хараа дүүргийн цагдаагийн хэлтэд хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулжээ. Сонгиархан дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны гадна зогсоолд Toyota Sai маркийн автомашины тэшин дээр дөнгөж төрсөн яраа хөхтэйг орхисон байна гэсэн дуудлага мэдээлэл 07:30 минутанд ирүүлсэн. Уг дуудлага мэдээлэл ирүүлсний даваа тус цагдаагийн хэлтсийн алба багш нар төрийн шуурга хэргийн газарт очиж ажилласны үр дүнд тус хүүхдийн их болох би 26 настай би гэгчийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж байна. Алба багш түргэн шуурга ажиллаж нэрийг хайсан эхийг олж тогтоожээ. Тэрбээр 1994 онд төрсэн 26 настай хуваарай хөдөлмөр эрхэлдэг урд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Нэракийн сарын 1-ний өдөр 50 см 3 ил 200 г төрүүлсэн гэдгээ мэдүүлжээ. Нэрак хүүхдийн төв сувлал түлээлгэн өгч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас уг асуудалд Монгол Улсын эрүүг хуулийн тусгаангийн 16 дугаар бүлэг хүүхдийн эсрэг гэмтэрэг, 16-гийн 3 дугаар зүйл хүүхдийг хаях төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх,
1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хайсан. Орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон. Хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүжлэхэд хүргэсэн бол 5401-ээс 27000 нэгжтэй тэмцэх хэмжээгээр мөнгөн дүнгээр торгох. Эсвэл 240 цагаас 720 цагаар нийтэд тусдаа ажил хийлгэх. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах. Эсвэл 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2. Энэ гэмтэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирогч нас барсан бол 5-аас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Засгийн газар Улсын онцгой комиссийн шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлыг зарласан өдрүүдэд иргэд цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан согтууруулах хундааг худалдан борлуулж байгаа асуудалд хяналт тавьж илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна. Тэгвэл бүлэг этгээдүүд үгсэн тохир согтууруулах хундааг их хэмжээгээр агуулж, оройн цагаар хүргэлтийн үйлчилгээгээр үйлчилж байсныг илрүүллээ. За Сонгон архын дүүргийн 13 дугаар хороо өнөр хүнсний дэлгүүрийн орчим арх согтууруулах хундааг Facebook болон одоо утсаар зарна худалдан гэсэн зарын дагуу арх согтууруулах хундааны зүйлийг гар дээрээс худалдаалж байсан бүлэг этгээдүүдийг тус цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгаас илрүүлэн одоо холбогдох шалгалтын ажлыг явуулж байна. За уг этгээдүүд нь бол Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороол орчимд одоо нэг өрөө байр хөлслөөд түүндээ бол арх согтууруулах хундааныхаа зүйлийг хадгалаад тэгээд одоо бусдад фэйсбүүкээр зар тавьж одоо худалдаалдаг байсныг одоо манай цагдаагийн байгууллагаас илрүүлээд одоо холбогдох ажлыг явуулж байна. Амар хэлбэр аргаар мөнгөтэй болох гэсэн тэд тусгай зөвшөөрөлтэй гар дээрээс худалдан борлуулах боломжгүй зүйлийг хууль зөрчил борлуулж байсан асуудалд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5-13 заасанчлан хариуцлага хүлээлгэнэ. За иргэдтэй анхааруулж хэлэхэд гар дээрээс одоо арх согтууруулах хундааны зүйл худалдан авахгүй байх энэ төрлийн гэмтэргийг одоо өөхшүүлж болохгүй. Мөн дээрэс нь одоо иргэдтэй анхааруулж хэлэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед арх согтууруулах хундааны зүйлийг одоо зарахгүй байгаа энэ нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж одоо ажилланууд гэж хүсье да. Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 5-13, гамшигаас хамгаалах тухай хууль зөрчих 5-13-ийн 2. Гамшиг аюулд үзэгдэл халдвар төвчин осол аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон 20 цээр хөдөлгөөний хязгаарлалт тэдгээрийн дэглэм зөрчсөн эсвэл саад учруулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хүнийг 501 штэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулах хуулийн этгээдэд 5001 штэй тэмцэх хэмжээгээр мөнгөн дүгээр торгоно. За огчоос ганцхан тоглож. Баярлалаа аваа. Атлах тэжлэгч дөрэм сонсож байна. Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэвчээс ярьж байна. Иргэн материал нотлох баримтууд олон нийтэд бүжээ тавигдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21-ийн 9-р зүйлийн 1-р хэсэгт мөрдөн шалах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан прокурорын зөвшөөрлгүйгээр мөрдөн шалах ажиллагааны талаар баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тусдаа ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэн. Цагдаагийн ерөнхий газар. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар тайван амьдралын төлөө хамтдаа